бүдэг нэгвэл Монголын үндэсний урлагийн жинхэнэ гайхамшиг цогцлон бүрдэх билээ. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга бол зөвхөн тойргон бүтээдэг, түгээн сурталчилдаг байгууллага биш юм аа. Өөрийн бүтцэд ардын урлагийн биедээ тээгч онцгой аюултуудын ур чадварыг язгуур байдлаар нь бичиж хадгалдаг, бүжигчин бүрийн нүдний харц, нүүрний цог зал, хөдөлгөөн бүрийг, хөгжимчин бүрийн урд зүй нарийн ширийн зүйлүүдийг дуучдын сэтгэл хөдлөлийн торгон агшин оновчтой олж бичиж буулгаж чаддаг, сургалт судалгааны зорилт бүхий дуу дус бүжлэгийн студ архивтай, бичлэг сургуулийг тусгай зорилтын хэд хэдэн заал тэнхимтэй, угсаатан ясны бүрэн хувцас зүүсгэлтэй, үндэсний хөгжмийн зэмсгийн үйлдвэр үзэсгэлэн лабораторитой, үндэсний урлагийн төв байгууллага байх ёстой. Гэтэл үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр ямар байранд байрлаж, уран бүтээлээ ямар орчинд тойрож байгаа вүлээ? Тарваганы нүгшийг салаалсан олон өрөөнүүдтэй 3 байгууллагын харьяалалд үйлчилдэг ганцхан тайзтай 7 хоногт нэг удаа тоглох хувиар новддаг үндэсний улсын драмын эрдмийн театрын байранд үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 150 гаруй уран бүтээлчид толгой хоргодож байна. Ядаж үндэсний урлагийн их ордог шинээр барьж өгч чаддаг юм аа гэхэд соёлын төв өргөнд үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыг шилжүүлэн байрлах шийдвэр гаргачих эрхтэй, зүрхтэй, эрхтэн дарахтан Монголд байх байна гэж үү? Нэг ийм шүүмж байна. Тэгэхээр бол энэ чуулгатаа зөрүүлсэл миний хэлж бүх тийм ээ. Үнэ цаана бол хотуудын албан нөөцийн чуулгууд, хөгжим дараалал чадвартай байсан бүтээлүүд бас миний хөв санаа байгаа. Тэнд авах гэх юм бас ухаан байгаа. За энэ үгтэй ярил их удаан болно. За ингээд энэ бол 2006 оны 1-р сарын 3 өдрийн хугацаанд нэгтгэсэн байдаг юм байна. За ингээд сүүлчийн шүүмжтэй орё. За оосгоогоо шаазгаа юу чагших вэ? Нэг шүүмж гэж нэрлэж байгаа. Ийм шүүмжийн төрөл лав уран зохиолын төрөл байхгүй. Урлаг судалтай байж болох юм уу? Би ямарсан бичлээ. Та бүхэн тэгээд яа мэд энэ бол 2018 бичсэн шүүмж. Тэгэхээр би 73-аас 2018 хүртэл шүүмж судалгаар дагнан ажилласан гэхүүдээ юм бол таарч байна. За энэ тухай ярья. Багш нь өөрөө уншиж. Би саяхан соёл урлагийн сургуулийн сэтгэлийн төвлөрөөс эргэлэн гардаг Монголын соёл урлаг судлал эрдэм шинжилгээний цуврал бичгийн 2015, 16 оны 16, 17 дугаар нийтлэгдсэн хоёр шүүмжийг уншаад хариу шүүмжиж өг. Шүүмжээ ягаад Оосгоогоо шаазгаагийн суугыг нэрлэх болваа гэвэл шаазгаа он дээр суугах нь биш. Шаазгаа юу шашхахыг би олсон юм. Шаазгаа малчны гэрийн эргэн тойронд хот айлын гадна шашхахыг хөдөөнийхэн тухай мэднэ. Шаазгаа аажуу тавь, яруу сандруу олон хүмүүсээ шашхахыг олонтоо сонсч байна. Монголчууд шаазгаа шашхахыг сайн мэдээ сонсохын хэн зочин эрхийн зөм гэж бэлгшээдэг. Шаазгаа шууг үргэж ад шоуцхыг зэрлдэг юм. Харин шаазгаас сайнгүй хэлээ гэж шүү гэж шашхахын урьдчилан дахыг эрхэмдээ гартумаа. Би дээр дурдсан хоёр шүүмжийг иймэл зөмсөн бэлгэлээр хүлээн авав. Тэд юун дээр сууж юу шашхахыг онцтой мэд чадсан байгаамаа. Тэнд би олзуурсан юм. Уран сайхны шүүмжлэгчд бол нэг зарчимтай, нэг л ёс суртахуунтай. Тэд бол уран бүтээлийн чанарын алууны манаач, үзэг сонсогчид, уншигчдыг оюуны хөтлөгч лууч нь билээ.
номын шүүмжлэгчтэй, та дэлгэцийн бүтээлийн шүүмжлэгчтэй, сонин сэтгүүлийн шүүмжлэгчтэй тэр ялгаагүй. Өрөөлийн өмнөөс өөрийнхөө хууль бөөрийг халуун чулуугаар төөнөл хууль саяад төрөлсөж юм. Тэд атаарч биш. Ариус юм. Тэд үгүйсвч биш, үннийг ярьж юм. Одоо сахой шүүмж юу гэж онцсныг их сурвалжаас статья. Соёл урлагийн их сургуулийн чаатрын урлагийн сургуулийн багш доктор профессор Батхой шүүмжтэй. Соёл урлагийн сургуулийн эрдэмтдийн сурал бишгтэй том зөвлөлт шалгуур тавьж байгаа. Тол сэтгүүл цөөнгөө дугааруудад нийтлэг дутагдлаа оршиж байгаа. Онцлогийн ялдамт сэтгүүлийн нийтлийн бодлого чанарын асуулт гол анхаарлаа төвлөрүүлжээ. Тэрээр өөрийнхөө шүүмжийнхэн Монголын соёл урлаг сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа мэргэжлийн судлаачдын зүгээс талархаад хүлээж байгаа нь тодорхой. Учир нь мэргэжлийн өнөд энэ сэтгүүлээс өөр алга гэж дараагийн үнэлт өгсөн байна. Үүнд туршлагатай судлаачдын эзэмшлийн ажлын туршлага судлах, судлаачтай ярилцах, үйлчлүүлэлт зөвлөгөө хуваалцах, үр дүн ярилцах гэхүүр Монголын соёл урлаг судлал сэтгүүлийн нийтлийн бодлого дутагдж байна. Дээр нь гэх хадлаа илүү гэлөвшиж судлаачдын бэлэн өгүүлбэр редакцийн ямар тайлбар сонголтгүй хэлж байгаа нь гол үзэгдэл юм аа. Өөрөөр хэлбэл зүгээр л араараас 30 том гүйцэн судалгааны өгүүлбэрийг чуулуур төдий болжээ. Нөгөө талдаа нийтлийн бодлоготой зөвхөн соёл урлагийн сургуулийн эрдэмтэн багш нар магистрийн бүтээлийн хүрээгээ сэтгүүлээ хашааж хурал тавьсан илтгэл зэргийг шууд хэвлэж байна. Залуу судлаачид үлгэр болгож шинжлэх арга зүй туршилт, загварчлал, таамаглал бүх өгүүлэл үнэндээ энэ дугаарт алга. Ихэнх өгүүлбэрүүд нь түүхэн том улиг мэдээлэл, тооцсон той дамгаалсан үйлдэл байгаа. Анзаараагүй юу эсвэл анзаарах сэгэ алгав. Аливаа шинжлэх ухаан бол шинэ онол 10% мэдлэгээр баяжигдах хүчтэй. Гэвч сэтгүүлийн энэ дугаарт шинэ онол 10% шинэлэг мэдээллийн талаар нэг л өгүүлбэр байхгүй. Судалгааны үр дүнд эргэлзмээр итгэл судалгааны эргэлзмээр судалгааны үйл олон байна. Судлаач Батмөнхийн Монгол зэргийн найруулгын онцлог, судлаач Эгерлмагийн бичгийн туршлагын хадгалах хамгаалтын уламжлалт арга технологи зэрэг өгүүлбэрүүд эрдэнэ судлалын бүтээлээс илүү олон жил хийсэн ажлын тайлбар өмнөх судлаачдын бэлэн сурвалжуудаас хэтрээгүй тооцсон шинжтэй байна. Харамсар юм шүү гэж халгалжээ. Цааш нь одоо ямар ч мэргэжлийн сэтгүүл мэргэжлийн шүүмжгүй хэвлэж байна гэж бодох санаанд багтангүй. Хөгжлийн шүүмж, театрын шүүмж, кино шүүмж, зурцуулгын шүүмж, соёл угсаалтын шүүмж зэргээр дугаар бүхэнд урлагийн аль нэг салбарын шүүмж хэвлэж байх шаардлага байна. Үнэн дээр сэтгүүлийн зөвлөлийн мэргэжлийн ур чадвар бас сэтгэл дутж байгаа Монголын соёл урлаг сэтгүүлийн 14 дугаараас тодорхой харагдлаа гэсэн бол Монгол Улсын их сургуулийн доктор профессор Ахмад Эрдэнэтийн Баян сан шүүмжтэй тус дугаарт хэвлүүлсэн өгүүлбэрүүдийг үүлгэмүү зүйл эрдэмтнийг нэгээс илүү сургуулиулах заахаар олголттой нэмээд зүйл цөөнгүй байх. Дараагийн дугаарт сургууль заагаар үзсэн өөр нэг шинэ болон нийтгэл асуудалтай байж болох юм. Өнөөгийн боловсролын соёлын хүссэн түвшин бодолцол тус сэтгүүл хэвлүүлсэн зүйл зөвлөж дөрмийн хувьд алдаа мандаггүй байх. Ялангуяа зөв сайхан найруулж бичсэн байх шаардлага байна.
Энэ дугаарт өнөөдөр